Сайн уу бэ? Аливаа над үүнийг яаж хийхийг үзүүлээч. Үүнийг төв тооцоолох машин гэж төсөөлье. Бүх саналуудыг нь олон санал хураах машинуудад эхлээд хурааж авдаг юм. Дараа нь энэ бүх хөгжлүүдийг төв машинд оруулж тэнд бүгдийг нийлүүлж тоолдог юм. Хэрв та ямар нэгэн буруу зүйл хийх гэж байгаа бол ганцхан машинд хийх нь хялбар. Ер нь маш олон 4000 машинд хийх нь маш хэцүү байх болно шүү дээ. Харин нөгөө төв тооцоолох машин бол Джеймс програмаар удирддан ажилуулдаг. Энд нууц үгийг оруулаарай. Энэ бол манай сонгуулийн бүх үр дүнг тоолж гаргадаг тэр програм муу юм. Энд байгаа өгөгдлөөр бол Harvard-ийн 1000 харин Lex Luthor 500 харьцаа 2-1 байгааг та харж байгаа үстэй. Тийм ээ. Харин Tiger Woods одоогоор санал аваагүй байна шүү. Одоо энэ програмыг түр хаацгаая. Одоо саналын тоог олж харж бас өөрчилж болох өөр нэг аргыг харуулъя. Start menu руу ордоо өөр нэг залыг харуулъя. My computer дээр C дискийг нээгээрэй. And I want you to go to my computer and just click that. And you're going to see програм файлууд гэсэн хавц руу оръё. Санал хураалтын өгөгдлүүд файл руу ороорой. Нэр дэвшигчин авсан санал руу ордоо. Эндээс нөгөө таны 800 санал харин Lex Luthor 400 санал байгааг харж байна. Одоо үүнийг 400 болгож өөрчлөе. Tiger-д 100 санал өгчээ. Тэгээд одоо юу болохыг харъя. Буцаага James руу оръё. Одоо бол Harvard-ийн 500 саналтай, Lex Luthor 900 саналтай, харин Tiger Woods 100 саналтай болсон байна. Та өөрөө харж байгаа зү. Авсан бүх саналуудын тоог 90 секундэд өөрчилж орхидог юм байна да.